За сайн байцгаана уу. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр Эрдэнэ зөөгүүдийнхаа шинэ 29-ний хурлын талаар за багш дээдс нараас дуусан болон өөрийн одоо багсаа мэддэг зүйлсээс та бүхэндээ хуваалцаад бэлэн болсон байна. За тэгээд одоо сар бүрийн хуучтын 29-нд бол за Монголын бурхан шинээс өмгөөдүүд болон Эрдэнэ зөөгүүд нь за 10 оноос ихүүсний тахлын хурлыг уламжлалын дагуу хурж ирсэн. За 10 оноос ихүүсний тахлын хурал гэдэг нь бол яг нь 10 хонгол бурхан гэдэг нь бурхан шишнийг үнэртнээс за ирээдүйг хүртэл за бурхан шишинтэй нэг хамгаалж сахих тангараг өргөсөн сахиуснуудыг хэлж байгаамаа. За энэ бурхад нь бол одоо яг нь 2 ядам 8 сахиус гэсэн ингээд 10 ширхэг бурхан болж байна. За 2 ядам нь бол одоо яг нь жигжид ядам, очирван ядам, за тэгээд гомб, гонгор, за чожо, лам, шаш намсраа, цам ханга гэсэн цам ханга за тэгээд жамсран гэсэн ийм сахиуснууд байна. За тэгээд ядам бурхтын хувьд гэх юм бол Монголын хийдүүдийн хувьд за сахиусны тахлын хурал үйлдэхийн өмнө бол одоо яг нь заавал очирван за ямандаг гэсэн 2 ядмын аль нэгээр нь ядамлаж за араас нь сахиусныхаа тахлын сан үйлийг уншдаг ийм уламжлалтай. За жигжид бурхны хувьд гэх юм бол ямандаг бурхны хувьд бол одоо яг нь их одоо сахиусны хувьд одоо ядмууд дондоос их тов догшин ширүүн байдалтай төр сүр хүчтэй учраас одоо 9 нэгүртэй за 32 мотортой 16 хөлмөтэй байдлаар төрөслөн манчир бурхны одоо хуйлгаан дүр гэж үздэг. За очирван бурхны хувьд гэх юм бол Автасан хаан төвдөөс өөрийн бээр явж салж ирж за монголчуудыг одоо даасан их ядам болгож байсан учраас за очирван бурхны бол одоо яг нь монголчуудыг даасан их ядам гэж үздэг. За мөн одоо за гомс сахиусны хувьд гэх юм бол гомс сахиус бол одоо яг нь бидний сайн мэдэх Жанраас бурхны одоо игэл Жанраас бурхны яг нь товоо дүртэйгээр оршсон сахиус хуйлган дүр нь бол яг нь гом бурхан байна. За гом бурхны хувьд гэх юм бол ажил үйлсийг дэлгэрүүлэгч за төргөнөө өтөр төргөнөө зохиохын тухайд за ажил үйлсийг дэлгэрүүлж өвчин зүйлийг амарлуулахын тухайд за хүмүүн хийгээд хүмүүсийн хорлол амарлуулахын тухайд гомс хөөсөө маш их тагдаг. За мөн түнчлэн гонгор бурхан байгаа. За гонгор бурхан намсраа бурхан гэсэн за Эрдэнэ зөөгүүд нь бол одоо яг нь намрын сарда гонгор бурхан намсраа бурхан гэсэн сахиуснуудын одоо бомны тахлын хурлыг уншдаг. За эдгээр 2 сахиусны одоо бомны тахлын хурал нь уншуулснаар бол одоо яг нь за эд хэдлэл арвж хүний энэ насны сансан хэрэг бүтээх за мөн түнчлэн одоо яг нь өвчин зовлон хэл ам бүтээг амарлуулж барцсайдгүй байх за хойд насандаа бол яг нь зам өмрийг болохын тухайд эдгээр одоо гонгор намсраа гэсэн бүрхтээ одоо бомбыг одоо Эрдэнэ зөөгүүд нь намрын уралдаа тагтдаг байна. За түүний дараа бол одоо яг нь дамжин жожо бурхан байна. Монголчууд бидний сайн мэдгээр бол яг нь Ирэлүүрэн муухан гэж хэлж заншсан. За дамжин жожо бурханы хувьд гэх юм бол за монголчууд Ирэлүүрэн муухан гэдэг нь бол одоо яг нь тамыг одоо төлөөдөд төл байдаг. Төлөн дээр одоо ингээд бүхэл хүмүүний ертөнц савшин мертенцэг одоо яг нь төлдөө сууж байдгаа. Энэ хүн одоо нүглэнийг хийж байна. Энэ хүн буяныг хийж байна гэдгийг одоо яг нь бүгдийн сайхан төлдөө сууж байдаг учраас Ирэлүүрэн муухан гэж байгаамаа. За тэгээд дамжин жожо бурханы үүднээс бас шинэ 29-нд чожин дөгжүү гэсэн хурлыг бас уншдаг. За чожин дөгжүү хурал нь бол одоо бурхан болооч хойдын буйнд үлдэж байгаа одоо яг нь маш том хурлын буйны шамдал юм. За мөн түнчлэн аргэр үлдгэстэй нь бол одоо өвчин зовлон гай барцтай амирлын тухайд балин дорм гаргаж уншиж байгаа одоо чожин дөгжүү хурал гэж хэлж байгаамаа. За мөн түнчлэн Балдан лам буюу цогтохин дэнгэр гэж одоо монголчуудыг сайн мэдэх сэтрэл лам бурх сэтрэл ламаараа сайн мэдэх баг. Тэгээд за Балдан лам сахиусны хувьд гэх юм бол эрт цагаас эхлэн одоо яг нь шишнийг хамгаалагч ийм сахиус байгаа. За яг энгийн үгээр хэлэх юм бол одоо энэ сахиуснууд донд байгаа одоо энгийн үгээр бол яг нь эмхтэй дүртэй ийм сахиус байгаамаа. За цогтохин дэнгэрийн хувьд гэх юм бол за маш олон одоо дүр байдлаар шишнийг хамгаалж ирдэг. За мөн түнчлэн одоо яг нь за уртнаас амар жаргалан илүүлэгч ах トゥ тав гэсэн дүрээр байдаг. Тэр нь бол одоо яг нь өхөл өвгөөр урт насыг хайрлагч цэрэма за оюун сайд буюу лувсанма за тэгээ сайн нэгүрт буюу одоо шалсанма за сайхан хоолот буюу диссанма за явдал сайд буюу доосма гэсэн ийм 5 дүрээр одоо бас байдаг. За мөн түнчлэн шишнийг хамгаалагч 12 ширхэг одоо дүрвэрлийг үзүүлдэг. Тэр нь бол одоо яг нь ийм шимнүүсийн дүрээр 4 ширхэг за 4 ягчсын дүр
За мөн түүнчлэн 4 мамын дүрээр гэснээр ингээд 10 өөрчлөлт болж байгаа. За Балдан лам бурхны хувьд гэх юм бол Монголын хийдүүд болон за хүрээ хийдүүд цагаан сарын шинийн өмнө уу битүүний өдөр бол одоо яг нь Балдан тамс хөөсөө шөндөө дахиж хурж ондог. За энэ ямар учиртай бол Балдан тамс хөөсийн луус хүлэг нь бол одоо 3 сам шивэртэн цэг бол одоо яг нь нэгэн агшинд одоо тойрох тийм хүч чадалтай тийм бүлэг байх нь. За тийм учраас Балдан тамс хөөс луус хүлэгэн одоо битүүний шөнө 3 сам эртэн чи тэр чигтэн тойрдог учраас хийдүүд хурал номонд одоо ингэж шөнийн доош Балдан тамс хөөсөө дахиж ондог байх нэ. За мөндөөчлэн айл ирүүд бол одоо гэрээхээ дотуун дээр бол одоо яг нь мөс тавьж Балдан тамс хөөсний одоо ундаалахын тухайд мөс тавьдаг. За өглөө нь босоо цайсан ухаад ээж өргөдөг, таринын тоолж нараас үжинээ залбирдаг учраас одоо яг нь Балдан тамс хөөс бол тухайн жилдээ Балдан тамс хөөсөндөө өөрийнхөө өвчин зовлон хэл амгүй бай гарцгаа яварцдаг амьдрал болж за мөн түүнчлэн ажил үсээ татгаж байгаамаа. За түүнчлэн одоо Эрдэнэ зөвхөд нь их хангааг бол одоо үйлрэлдээ нэг удаа буюу яг нь үйлрэлийн хуучдын сүүл сарын шинэ 29-нд одоо их хангаагаа бас тахтыг юм боломжтой. За мөн жамсран сахиусыг бол одоо өндөрийн болон Автан сан хааны үеэс эхлэн за их товуу тийм дүртэй байсан учраас сэргийн яамны сахиусаар бас салж байсан төвхтэй байдаг юм байлээ. За одоо тэгээ ер нь бол одоо 29-ний хуралдаа эхлээд яг нь жигжид очирван гэсэн ямандгийн уншлагын зангуулаа уншаад за араас нь бол сахиуснуудыг жандан уншаад заллага өрөн заллага айлтгаад за тэрний араас намжлага үлддэг. Намжлагаан дээр бол одоо бүгдээрээ сайхан одоо тухайн үеийн хуралд ирсэн болвол за мөн одоо алсаас одоо лайваар үзээд оролцож байгаа бол за биеийн сэтгэлийн үүднээс бүх хэлийн зүглээ намжилж байна гэж сайхан бодод намжлаад ирсэн болоод бодтойгоор мөрөө үзэж байгуул дотроо үнэхээр чин сүжгээр намжлагыг үлдэх нь бол маш зүйтэй юм. За мөн түүнчлэн дараа намжлагын дараа бол өөрөөсөө үйлсээ даатахын та бидний зүгээс оруулсан маш чухал зүйл. За үйлсэнд бол одоо яг нь сахиусны хурлын үеэр 5 хонгийн хадаг өргөдөг. 5 хонгийн хадагнд бол цагаан, шар, улаан зингээр ногоон гэсэн 5 хонгийн хадаг өргөж байгаа. За цагаан хонгийн хадган дээр бол одоо та үед бурхандаа өрөх үедээ өөрөөсөө өвчин зовлон, гай, процессад тэтгэр үүдийг амарлуулж байна гэж бодож залбирч өргөх хэрэгтэй. За шар хонгийн хадган дээр бол өөрөөсөө ажил үйлс за уртнаас тэтгэр үүдийг сайхан дэлгэрүүлэхийн тухайд өргөх хэрэгтэй. За мөн дүнчлэн одоо яг нь улаан өнгөндөр бол би нэг тийм ажил хөөцөлдөж байгаа юм шүү. Тэрийг бол одоо яг миний хүсчлэн биелүүлэхийн тухайд даатхан залбирч эрхэн тураах үлээ даатгаж байгаа юм. За цэнхэр өнгөөр бол хатан үлүүд янз бүрийн хорлол тэр юу их хүчтэй одоо гүрэн дорморч өвчин зовлон тэтгэр үүдийг хариулахын тухайд хатан үлээ даатгаж байна. За ногоон өнгө нь бол энэ дөрвөн өнгөийг нийлүүлээд бүгдийг даатгаж байгаа тийм залбирал одоо даатгал үйлсийн даатгал байгаамаа. За ингээд та бүхэд маань одоо Эрдэнэ зөвхөд болон бусд хийдийнхаа 29-ний хуралд өөрөөсөө очих оролцох за мөн оролцох боломжгүй болох нь холоос ямар боломжтой оролцох боломжтой байна. Тэр бүх нөхцөлийг одоо шамдан бүрдүүлээд хурал номондоо сайхан даган байсараа. За баярлалаа та бүхэнд.